За энэ дугаарыг сонсож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний өглөө болгон сэрүүлэг яг энэ дугаар эхэлдэг. Тэгээд энэ дуу энэ хүрхээс өмнө би унтраадаг. Ягаад тэгэхээр хажууд хүн унтж яадаг сэрүүлгээ сонсонгуудаа хажуу ойр тойронд унтж байгаа хүмүүсээс сэрэхгүй бол тап гээл дардаг. Гэхдээ яг энэ дууг би утасныхаа сэрүүлэг нь аяа болгоцсон байдаг. Сэрүүлээрээ мандаа. За тэгэхээр би өнөөдөр дүлгөөнтэйгээ ярилцах гад өрсөн байгаа. Тэгээд ер нь бол Magnolian гэдэг stage nameтэй. Одоо уран бүтээлчийн нэртэй Magnolian. Тэгээд дүлгөөнийгөө нэг сайхан урьж уулзаад олон зүйлийн тухай ярилцъя. Би ярилцах туртаа хүмүүс надад байдаг. Тэдний нэг нь бол яхаа харахгүй дүлгөөн. Ярьж байхдаа олон зүйл мэдж авдаг, сонирхолтой үнцгүүдийг, ойлголтуудыг бит хоёр ингээд ярьж ах зураа ингээд солилцож ярилцдаг нэг тийм нэг ярихад амархан хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэгээд тэдний нэг нь бол миний хувьд яхаа харахгүй дүлгөөн. Тэгээд урилга авсанд маш их баярлалаа. За намайг урьсанд баярлалаа. Хизээ урах юм бол хүлээгээд байлаа. Тэгээд миний өвлөж чинь сэрүүлэгч юм уу те? Тийм шүү дээ. Хоёлын өмнө ярьжсэн байгаа те. Би өмнө чанд хэлжсэн. Уучлаарай л гэж хэлээ те. Яг дүлгөөн чинь мэдээж сэрэх дургуй шүү дээ. Өглөө босох дургуй. Тэгэл хамгийн түрүүнд одоо яг сонсдог аячин бол энэ бол тэгэл ууштаар л. Үгүй би ерөөсөө яадгүй нөгөө аяндаа ч юм уу дургуутсаж яг сэрүүлгийг гэдгүү. Би нөгөө яагаад сонгосноо хэлэхэд сэрүүлэг нэгдүгürt намайг зодохгүй байх хэвээр. Тэгээд өглөө юм чин намайг айгу гоё сэрэх хэрэгтэй байхгүй те. Нөгөө киноменон дээр бол тэгэл шоу муу жиргээд л те. Зөөлөн сэвэл зүр салхи цонхоор орж ирж мэрэл те. Яг тэрэн шиг намайг өглөө айгу гоё ухтаж авахад яг энэ ихний хэсэг нь надаа амар тийм намайг зодохгүй дээрлэхгүй байгаа юм шиг байдаг хгүй. Тэгээд айгу гоё сонсогддог учраас би сонгож авсан. Тэгээд тэр бол яг миний хамгийн ихний тавьсан шалгуур нь. Тэгээ нөгөө удаан явах интро нөгөө чамайг дуулж эхэлтэл чинь бас нэлээд хугацаа байгаа шүү дээ. Тэрийг жоохон богиносмоор байгаа шүү дээ байхгүй тий. За. Би тэгээд Apple Music дээр ингээд чиний артист нэмийг чинь бичглээр яг хамгийн түрүүнд санал болгож байгаа дуунуудын нэг нь өвлж байгаа байхгүй. Тэгээд чиний top songs гэхэлэр өвлжөө ороод араас нь Prima Donna тэгээд Indigo Bride and the Bachelor байна. Гадаад бол тэрийг хүмүүс илүү сонсдог мөлий. Тэр бол дээрээсээ 8 төв шүү дээ. 9 байна. Гэхдээ одоо угаасаа юу бах л та тий. Энд чинь бол яг хамгийн их сонсогдсоноор бах тий. Энэ ранк бол харин мэдгүй одоо Apple Music дээр яаж одоо чамд тийм репорт ирдгүй юу? Уул нэрдэн шүү дээ. Тэгээд Bride and the Bachelor-ыг хамгийн их сонссон л байдیں۔ Тийм үү. Уул нь айгу дэлгэрэнгүй бас ирдэг. Тэгээд Spotify, Apple Music өөрчн YouTube энэ ч юм бэл мэдээж нөгөө артист профайлаа үүсгээд тэгээд яг хаана яг хин сонсож ийн гэдэг нь бол айгу дэлгэрэнгүй харагддаг. YouTube дээр copyright-тай юу? Тийм copyright байдаг шүү дээ YouTube дээр бол. Тийм үү. Одоо жишээлх юм бол миний одоо энэ тавьж байгаа дуу copyrighted байх юм бол ямар copyright-аас шалтгаалаад шууд блок хийх үү эсвэл энэ дээр би миний үзэлтийн тооноос шууд өөрлөв чинь орлого нь орно гэсэн тийм тохиолдлууд байд юм лээ. Тэр нь яг голцуулт тийм. Яг ингээд дуруу бас орохоор доошоо нөгөө description-ийнхэн доошоо ороод үзэхээр тэнд бас яг ямар publisher аль distributor-аар гаргасан гэх тэр мэдээлэл нь бол байж дээ. Тэр тохиолыг нь хийж болно. Окей. За хоёлаа уран бүтээл рүү ер нь бол орно гэхдээ мэдээж угаасаа орохоос өөр арга байхгүй. Би тэрнээс өмнө ер нь бол чамайг яаж урлагтай холбогдсны чинь яг урлагт чи яаж дурласны чинь би бас мэдмээр байгаа байхгүй те. Би сонсогч нартай хүргмээр байгаа. Гол зорилго маань ер нь бол би амьдралын маягтай холбоотой сэдвүүдээр ярилцдаг. Тэгээд амьдрал гэхэлэр хүнд маш олон хүн болгон харилцаа адилгүй өөр хоорондоо ондоо байдаг те. Тэр дундаас хүн өөртөө тохирсон хобби нэг зүйлд тийм сэтгэл хөдлөлтөө тэрэндээ дурладаг, тэрэндээ цаг зав аваад зориулдаг, тэрийгэ
дагаж тодорхой хугацааг яг ингээд зориулттайгаар чанартай хугацааг зарцуулдаг тийм байх ёстой гэдэг одоо онолыг бол бүхэл талын мэрэгчлэтнүүд ярьдаг. Тэгээ биеийн болон сэтгэл зүйн одоо эрүүл мэнд гэдэг чинь айгүй чухал болчихлоо шүү дээ. Тэгээ сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйлийг чинь яаж эрүүл байлгах юм бэ гэхээр хүн яг өөрийнхөө ондоошлыг мэдрээд тэрэндээ тохирсон зүйлтэй хандлах байгаа байхгүй юу? Хүн байна уу, юм байна уу, эд зүйл байна уу, урлаг байна уу те. Тэгэхээр би бол чамайг өөрийнхөө ондоошлыг таниад дуртай зүйлээ олцсон ямар ч лсэн чиний ихэнх хугацаа урлаг руу явдгийг бол мэднэ. Урлаг гэдээ би айгу томоор хэлчлээ. Тэр дотроо ямар юм бэ гэдгийг бол хоёлаа цаашаа илүү ярилцах байх. Тэгээ анх яг энэ артист болъё, перформер болъё гэдэг тэр мэдрэмжийг хизээ авч исэн, юунаас авч исэн тэрнээс яриагаа эхэллээ. Яасан гоё хэлчих. Би бол бүр багасаа л яг хөгжмөн дуртайсан. Ер нь бол урлаг дуртай гэхдээ хамгийн ойрхон байдаг, хамгийн анх дурлж исэн юм бол хөгжим байсан. Хизээсэн бол нэг 7-8 тал байсан баг. Тэгэл нэг 7-8 тахтал хүмүүс ч яг өөрийн сонголтоор юм хийж эхэлтэн шүү дээ. Тэгэл 7-8 тахтал би яг хөгжим өөрөө сонгож эхэлчихсэн баг. Тэгээ тухайд чинь зүгээр амар pop сонсдог. Ялангуяа NSYNC-ийг яг тухайд NSYNC-ийн аль цамг нөлөөтэй It's gonna be May. Yo би сайн надад өгч яг хэлчихсэн. It's gonna be May. May тавсаар. It's gonna be May. May. And яг тэр дотоо цамг No Strings Attached гэх тэр дотоо цамг яг тухайд гарсан байсан. Тэгээ тэрийг аваад зөндөө сонсоод тэгж л яг хөгжим дуртай гэдэг мэдчихсэн. Тэгээд хүмүүс чинь бол яг дуртай юм аа ингээд сонсоол ахаараа сүултээ бол бас өөрөө хийхийг хүсдэг. Тэгээ би нэг 12 13 таахта ээж аваасаа надад бас гитар аваадаг гэд. Яагаад бас гитар аваадаг вэ гэж хэлчихсэн бэ гэвэл ер нь бол гитарчид чинь бол айгу түгэм шүү дээ. Таас яг л гитарчин байдаг. Би тэгээд бүр багаас л баг төрөлхийн л нэг ондоо байх, өөр байхыг хүсдэг юм шиг байна. Тэгэхээр гитарч таасайг байгаа юм чинь нэг бас гитар сувчвал арай гоё юм болоо гэж бодоод тэгээ бас гитар асуужсэн. Гэтэ аав жээр бол чи угаасаа гитар тоглоо сурчих юм бол бас гитарыг бол тоглоод сурчнаа л гэж хэлжсэн. Тэр бол яг тодорхой хэмжээний үнэн. Гэтэ гитар тоглодог хүн бол заавал бас гитарчин гэсэн үг бол биш. Гэтэ тэгээд анх тэгж банзан гитар ахуулчихсан. Тэгээд гитараа өөрөө янз бүрээр ингэж оролцоороо гал тэгэл сурчихсан. Манай ээжийн босс нь тухайд нэг Leighton гээд нэг Америк ах байдаг. За. Бас айгүй мондөг монголоор ирдэг. Тэгэл бас айгүй хөгжимд хайртай. Тэг Монгол дахта нэг Universe Best Song тэрэл анх дууны тэмцээн гарч ирсэн шүү дээ. Тэрний шүүгч мөх шийжсэн. Тэгэл нэг уикендэр нэг хагасаа дээр илүүтэй манад ирчээл надад гитар заах зорилготой ирчээд тэгээд нэг яг үндсэн байрлалуудынхаа талын зааж өгчөөл за чи эдүүсийг сурчаад эх 7 хоногт ирэхэд сурсан байж байгаа гээл тэгэл би 7 хоногт тэрхээ татчих жагаад эх 7 хоногт нэрээд эрэхт нь тэргээ сурсан байж хагаад тэгэд үлдсэн талын надад зааж одоо тэгвэл эднээсийг сургээл тэгэл дахиж ирээгүй шүү дээ. Болцсон гэж үзсэн байна. Харин мэдгүй тэгэл цаашаа би тэгэл өөрөө гитар tabs гэж яддаг. Тэр нь яг нот биш гэхдээ айгу зүгээр болох байдлаар ингээд гитаруудын нотууд ингээд өрцөн байдаг. Тэрийг Ultimate Guitar гэдэг сайтаас бахан харж Green Day энтер сурч ирсэн. Тийм. Тэгээд тэгж анх гитар тоглож сурч ирсэн. Тэгээд нэг 14 15 хүрээд л өөрөө дуу зохиож оролдоол. Тэгэл мэдээж яг тухайн үед сонсч ирсэн юм аа л өөрөө хийж байгаа юм чинь. Тэгэл 10 жилдээ бас нэг хамтлагтай байх гэж оролдоол. Тэгэл 10 жилийнхаа тийм Halloween dance энтер дээр бас тоглолдог. Ганцаараа гитартаа ингэж тоглож муулдаг. Гэтэ хинч сонсоогүй яагаад гэвэл микрофон энтер байхгүйсэн бол. Тэгэл тэгэл ер нь бол тийм ерөөсөө яг би тийм мэргэжлийн хөгжимчин ч юм уу яг хөгжмийн карьертай болно гэж бас нэг төсөөлөг байсан. Энийг бас бүр тийм амар гоц авьяастай тий. Billie Eilish биш л бол тэгэл баг хийх боломжгүй гэж боддог байсан. Тэгэл би чинь их сургуулаа төгсчөөл хей чи шууд их сургуулаа төгсчөөд гээд маш чухал юмыг алгасчихж байгаа байхгүй. Дунд сургуулийг ерөнхий боловсролыг эзэмснийхаа дараа их сургууль руугаа орох яг их сургууль руу орно гэдэг шийдвэр чинь хэн болох вэ гэдгийг шийдэж байгаа анхны одоо алхам гэж би ойлгодог шүү дээ. Ер нь бол хүмүүс тодорхой шууд шийдээд ордог хүмүүс байна. Бүдүүн баргаар ч гэсэн шийдээд ордог хүмүүс байна те. Тэгээ их сургуулаа сонгох юу ямар мейжрээр сурах вэ гэдгийг
Тэгээд тухайн үед чи яг яаж шийдвэр гаргасан юм? Тий, ер нь бол 10 жилийн тэрийг бол хүүхдүүд ч юм бол өөрөө нэг сонгодгүй шүү дээ. Тий. За аав ээж нь за чи ийшээ ор гэж байгаа л тэгэл яаж иж байгаа л нэг сургуульд оруулчихдаг. Тэгэл яг үнэндээ 18 хүрээл 10 жилээ төгсөөл их сургуулаа сонгох болохоор нэрэл яг хүний хийх ёстой хамгийн том амьдралын шийдвэрүүдийн нэг байдаг баг. Тэгэл миний хувьд бол би бол яг үнэндээ жоохон залхуугаар л явсан л та. Яа тэгэл би Канад явсан. Канадын University of Alberta гэдэг сургуульд ихний 2 семестртэй байсан. Семестр биш ихний 2 жилдээ байсан. Тэгээд Канад руу явсан бэ гэхээр би бол Америк явж явхад бол надад бол гой санагдчихсэн. Гэтэ бол бас тийм ч гой санагдаагүй. Яг л би яваагүй болохоор. Тэгээд яг Америк руу яваагүй гэвэл тэгээд SAT өгөх шаардлагатай байдаг. Тэгээд би SAT өгмөөргүй байсан байхгүй. Тэгэл SAT өгөхөөсөө салахаар л тэгэл Канад явсан. Канад явхад бол SAT шаарддаг. Тэгэл Канада, Америк хоёр ч юм бол их ялгаагүй л үтэйгэл явсан шүү дээ. Яг хүүхдүүд бол зарим хүүхдүүд бол би заавал Корнел орно гэж байгаа л тэгэл тэрэндээ амар бэлдэж байгаа л мөрөөдж байгаа л ордон шүү дээ. Би бол тэгэл за яг Канад гайгүй л үтэйгэл явсан шүү дээ. Тэгэл яг юунд бол ямар мэрэгчлэр сонгосон бэ гэвэл эхлээд мэрэгчлэр мэдэхгүй байж байгаа. Тэгэл яг үнэндээ тийм Америкийн барууны сургууль орохдоо тийм илүү liberal arts сургууль явахд liberal arts сургууль бишээсэн л гэхдээ тийм илүү liberal том сургууль явахдаа бол заавал ерөнхий мэргэжлээ сонгоцсон байхаа албагүй эхний 2 жилдээ зүгээр л тийм basic requirements гэдэг уус credit цогцолж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн дээр чи arts бол хэдэн credit байх хэвээр, science хэдэн credit байх хэвээр энэ гэсэн тийм credit-а дүүрж байгаа л тэгэл нэг 2 дахь курсынхаа сүүлээс ч юм уу 3 дахь курсээс эхлээд юугаа сонгох хэрэгтэй байдаг, major сонгох хэрэгтэй байдаг. Тийм. Би тэгээд art history сонгосон байгаа. Art history. Урлагийн түүх. Урлагийн түүх яа. Тийм. Гэхдээ би чамайг яагаад урлагийн түүх сонгосон гэж хэлэхдээ инээж байгааг би болол асуух хэрэгтэй. Яагаад гэвэл би дөнгөж өчтөр бас нэг подкаст нэр ажиллаж байсан байхгүй юу. Одоо яг чинээ сууж байгаа газараа. Тэгээд бас нэг Америк Education USA гэдэг ашаал ондоо подкаст реклам дээр. Гэхдээ ингээд Америкт суралцсан хүмүүсийг одоо түүхийн ярилцдаг тийм подкастаар ороод тэгээд нөгөө зочноос асуусан байхгүй. Ер нь бол хүүхдүүд яаж мэрэглээ сонгох ёстой юм бэ гэсэн чинь ер нь бол юу ч сонгосон хамаагүй урлагийн түүхч байсан хамаагүй гэдэг байхгүй. Тэгсэн чинь инээд үрээд яг миний сонгосон юм байна шүү дээ. Хамгийн хэрэггүй юм бодож байгаа за урлагийн түүх л ахтаа гэж бодсон байгаа байхгүй тий. Тэгээд өөр бас юм сонсож байхаар ингээл хамгийн хэрэггүй мэргэжил юу хийж чадах вэ гэхээр л урлагийн түүх дээр явсараа буудаг байхгүй. Тэгээр л ер нь бол тэр нь баг онгоо алдсан. So би бол урлагийн түүхээр сурсан. Тэгээд тэгсэн чинь тэр ярилцсан зүйл нь өнөөдөр яг ингээд тий энийг шалтгааны нөхцөн байж таарч хинтэр. Үгүй урлагийн түүх гэдгийг судалснаар юунд хэрэг болно гэж одоо ямар асуудлыг шийднэ гэж энэ урлагийн түүхийг сонгодог юм. Ямар ч асуудал шийдэхгүй. Наадах чинь л гол юу нэ. Ер нь бол ямар ч асуудал шийдэхгүй. Тэгэл би яг урлагийн түүх судалсан урлагийн түүх судлаачаар сурсан бэ гэвэл яг кино мөн нэг бол би өөрөө үзээд сураад мэдчих юм байна. Хөгжмийг бол өөрөө ягаад нэг учрыг олчих юм байна. Тэгээ яг дүүрслэх урлаг дээр миний хамгийн сонирхол татдуу ч юм уу нэг тийм хамгийн хөгжөөгөө булчин байсан байхгүй. Тэгэхээр яг тэрний талаар илүү олж мэдээгээд тэгэл урлагийн түүх судлаачаар сурсан да. Гэтэ яг үнэндээ бол бакалавр хийж хад бол ямар ч тийм мэргэжил сонгосон бол хамаагүй байхгүй. Тэр чинь бол насаар хийх юм гэсэн үг биш шүү дээ тий. Урлагийн түүхч байсан болно. Харин урлагийн түүхч байсан болно яг үнэндээ тий. Тэгэл урлагийн түүх гэхээр тэгэл манай аав чөрөөс гайхчихсан баг л та. Гэтэ манай аав чөрөөс чинь бас аюу кул байхгүй. За тэгэл нэг тоодгүй. Тэгэл чи одоо тэгээд музейд ажиллах юм уу? Ном бичих юм уу? Профессор болох юм уу? Юу болох юм гээд тэгэл би мэдгүй гэл. Гэтэ урлагийн түүх бол гоё байсан л та. Яг ингээд харин би бүр наадах чи ярмаар байгаа байхгүй. За одоо би бол хизээч урлагийн түүхээр сурах боломж надад олдохгүй байх. За олдохгүй байх. Яг үннийг хэлгээд. За үдж байгаа сонсож байгаа хүмүүс ч гэсэн урлагийн түүхээр сурах яг надтай ижлэх одоо магадгүй амьдрал нь үшээ шийдэгдсэн, юу хийж байгааг нь шийдэгдсэн, тухайн хийж байгаа зүйлээ бүр туршлагажуулаад илүү судлах энэ төр гэдэл. Эсвэл одоо урлагаар сурж байгаа хүмүүст бол
олгох л та. Гэхдээ би яг юу үздгийг нь юу заадгийг нь би бүр детальны бас сонсомоор санагдчихлаа. Тэр чинь бол айгүй олон анги байгаа шүү дээ. Одоо хятадын урлагийн түүх гээл тэгэл тэдэн оны хооронд гээл эсвэл modern гээл тэгэл эртний грек энтер гээл тэгэл Канада юм чинь заавал бас өөртөөх нь indigenous art энтер гэл үзэх хэрэгтэй байдаг. Тэр нь бол цаанаас нь тийм бодлогоор дэгдэм шиг байна. Тэгээд яг art history-гийн анги болгоно бол ондоо тэгээд бас профессорын бодлого болгоно ондоо. Гэхдээ ерөнхийдөө бол яаж юу сурдаг гэвэл энэ хүн одоо тухайн үедээ яагаад ийм бүтээл хийжсэн те тэгээ яаж хувирж исэн яаж өмнөх байсан юмнаас яаж ингэж хувирж ирсэн тухайн үед болж исэн нийгэмд нь болж исэн эдийн засгт нь болж исэн дайн ямар юм өөрийнх нь бүтээлд нөлөөсөн те өөрийнх нь бүтээсэн зүйл нь бас буцаад нийгэмдээ яаж нөлөөлсөн тиймэрхүү байдлаар л айгу ерөнхий том зургаар нь бол харахад бол айгу сонирхолтой байсан. Тэгэхээр ер нь бол тэрийг ингээ ажиглаад айгу бүр томоор нь харахад өмнө ирсэн юмда эсвэл өмнөх тийм бүтээлүүд ч юм өмнөх урсгалынхаа дандаа сүрж явдаг. Ийм бүтээсэн байх юм бол за би энэс ондоо юм хийнэ гэл дандаа нэг тийм өмнө байсан юмда react хийж те. Тэгээд нөгөө тэрийг түлхэж нэг өөр юм биелдэг. Тэгээд тэрний дараачийн юм нь бол бас нөгөө бүтээсэн байгаа юм бас тэрэн дээрээ хөгжүүлэх ч юм уу те. Тэрийг өгөөсгөх юм уу те. Тиймэрхүү байдлаар бас хөгждөг. Тэгээд бас мэдээж тухайн үед нийгэмдээ болж исэн юмнуудыг бас урлаг дээрээ тусгаж байгаа шүү дээ. Одоо шинэ Ренессанс энэ төрх юм бол тэр чинь бол дээр үеийн нэг классикуудыг бол шүтэж биширдэг байсан. Тэгэл тэр бол яг одоо хүний бие бол төгс мөкс гэлтэй. Тэгэл мэдээж шашинтайгаа бол айгу холбоотой. Тэгэл яг тэрийг эвлээд ихсэн чинь яг нэг impressionist энэ чинь эвлээд ихсэн байхгүй. Тэгэл өмнө нь бол бүх ингээд хүний бие лаглаг булчинтай ингээд бүх юм нэг төгс байдаг байсан бол хүнийг амар муухагаар зурж эхлэв те. Тэгэл янз бүрийн хэлбэр дүрстэй зурж эхлэв те. Тэгэл ингээд бас хүмүүсийн хандлага нь тухайн үедээ магадгүй тэр нь бас шашныхаа эсрэг ч юм уу те. Бас нийгмийнхаа эсрэг ингэж тийм хийж байгаа үйл байхгүй те. Ер нь бол иргэшилэгөө л эдэлж байгаа л гэсэн тийм тийм л судлагдсан. Тийм судлагдсан юм. Гэхдээ би бол яг түүхтэй тийм сайн биш. Гэхдээ түүхийн тухай миний ойлголт бол маш чухал гэж би ойлгодог. Яг тэгэхээр түүхийг судлаад мэдчих юм бол одоог ойлгох боломж олддог. Одоог ойлгочих юм бол ирээдүг төсөөлөх чадвар бий болдог гэж би боддог байхгүй. Тэгэхээр яг ирээдүйд юу хийхээ мэдхийг хүсэх юм бол өнгөрснийг сайн судлаад одоогоо дүгнэлт хийгээд ирээдүйд юу хийж болохыг прогноз хийх одоо урдчил төсөөлөх тэр чадвар суух байх гэж боддог. Тэгэхээр угаасаа big data гэдэг зүйл AI бүтээх хамгийн чухал зэвсэг нь гэж байгаа бол big data гэдэг бол өнгөрсөн байгаа байхгүй. Өнгөрсөнд үлдсэн хамгийн их мэдээллийг олноор хөндлүүлчих юм бол ирээдүйд болж болох юмыг таагаад энэ бол sequence буюу энэ дотор байдаг юм одоо юу гэдэг татамж эн чинь тодорхой бүх зүйл тодорхой татамжтай байдаг тухай. Тэгээд би бол яг миний сул тал гэх юм бол би түүх гэж хинний ч өмнө яг бардам хэлж чадна. Амар тий. Бардам би түүхтэй муу гэж хэлж чадна. Тэгээд яхаа наач бас айгуу чухалхгүй тий. Өөрийнхөө бас хийж чадахгүй мэдэхгүй юм аа бас ингээд бахархалтаагаар хэлж чадна гэдэг бол тий. Тэгэхгүй бол бас ингээд шал хотлоо мэдэмхээрээд бүх юм мэддэг юм шиг тэгж мэдэмхээр дэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл угаасаа мэдэхгүй байгаа нь ойлгомжтой. Заавал мэдэх албагүй шүү дээ. Би чамд бүр сул талуудаа зөндөө ярьж хийж чадна. Надаа би сул талаа би хүнээс нуух дургу угаасаа намайг энэ бол ийм сул талтай гэдгийг таньчаасаа зүгээр өмнө нь танихгүй байж байгаад энэ хүнээс амар ихийг хүлээгээд хүлээлт нь нийцэхгүй байгаад ингээд муухай сэтгэлдээ үлдээснээс төрүүлээ би хэлсэн дээр гэж боддог байхгүй. Тэгээд урлагийн түүх судлаад дараа нь яг нөгөө нэг чи бүр яг стейжн дээр гарыг те би яг уран бүтээлч болоод яг эн чинь бол нэг юм шийдвэр вэ штэ тодорхой хувь хүнийхээ хувьд ч гэсэн айгу хүнд шийдвэрүүдийн нэг шууд тайзан дээр гараад би өөрийнхөө тайзны нэрийг Magnolia гэж өгөөд уран бүтээл төрөөд ингээ гаргая гэд. Энэ шийдвэрийг гаргахад чи өөрөө хийсэн эсвэл хин нэгний нөлөөтэйгээр энэ шийдвэрийг гаргасан нь юу нөлөөсөн бэ? Би их сургууль төгс ирчээд тэгээд янз бүрийн тийм телевизэд ажиллаж үзсэн. Eagle-д ажиллаж байгаа л боловсрал руу ороод тэгээ боловсрал чинь тухайн үед бас кино компани үүсэж ирсэн. Одоо хүлээгүй болсон. Тэгээ хүлээгүй өнтерт ажиллаж байгаа л тэгэл гэтэл би бас нэг хийх ёстой юм а хийхгүй байгаа юм санагдаад байсан байхгүй. Тэгэл гараас юм гарахгүй.
Тэгээд дээрэс нь одоо энд бол гэр бүлийн компаниуд таахгүй юу. Тэгэхээр гэр бүлийн компанид орчхоор ч юм бол яг үндэ надад ч гэсэн их гой санагдахгүй байгаа. Тэгээд ядвал би өөрийнхөө чадвараар ур чадвар аюусаар ороогүй зүгээр л баг автоматар орцсон тий. Тэгэл бас гараас юм гарахгүй байхар чинь бас өмчин сэтгэлээр байна шүү дээ. Тэгэл яг хөгжмөө хийгээд игсэн чинь надад яг илүү өөртөө итгэл төрөөд тэгээд за нэг хийх ёстой юм шиг энэ л гэж бодоод тэгэл яг өөрийнхөө хийх ёстой юмыг хийгээд эхэлсэн юм шиг л мэдрэмж төрж исэн. Тэгэл яг тайзан дээр гараад дуулах бол яг одоо өөрөө хөгжим зохиодог болвол дараагийн алхам нь юу юм те? Одоо өөрийгөө дуунуудыг дуулах байлгүй те. Тэгээд тайзнаар гараад дуулах байлгүй гэж бодоод л тэгэл би бас өөрийнхөө дуунуудыг дөнгөж зохиогоод дуусчихсан. Одоо өвлжөө энэ тэрийг бол яг анх англи хэлбэрнээсэн. Гэтэ өвлжөө энэ тэрийг бол яг бичиж дуусчихсан. Тэгээд гадуур нэг ивент дээр дуулаад тэгэл нэг ивент дээр дуулсан багт ч нөө чи энэ дээр ич хин дээр тэгчих гээл ингээл айгу олон юм хараад ирдэг. Яа. Гэтэ яг хөгжимчин болох шийдвэр гэх юм бол яг нэг тийм одоо би бол заавал хөгжимчин болно гэсэн тийм нэг момент бол байгаагүй. Нэг тийм багаар л болох ёстой юм болсоор байгаа л тэгэл ямар ч гэсэн дуунуудаа зохиодсон байна. Одоо дуунуудаа зохиодсон юм чинь дуунуудаа нэг бичүүлээд гаргая гэсэн тийм бодол байсан. Тэгэл явсараа л EP-тэй болол тэгэл EP-тэй одоо өөрөө артист болсон юм чинь бас гадуур ингээд дуулах ёстой, тоглолт хийх ёстой гээл. Тэгэл л явсан да. Окей. Кинонд яагаад юм дуртай юм? Кино урлагт яагаад дуртай вэ? Энэ айгу тэнэг асуулт л та. Гэхдээ би чамаас нэг урлын хүн болохоор яг кино урлагийг юу гэж хаардгийг чинь кинонд дургүй хүн гэж бол байхгүй баг. Гэхдээ чиний өөрөө чинь миний уншиж байгаагаар чиний өөрөө чинь дуу туурвах тэр жанрт харьяалагддаг жанр чи өөрөө ийм түүх өгүүлдэг шууд ийм богинохон 5 минутанд багтах дуун дотор киноны үйл явдлыг шингээж болдог бол шингээж чаддаг бол хамгийн сайнаар шингээгээд хүнд хүргэчих гэдэг тийм одоо зорилготой энэ жанр руу орсон баг. Тэ цаад хайр нь бол кино яваад байна гэж би тааж байгаа байхгүй. Яг миний хөгжмөн дуртай. Тэгээд кинон дуртай гэдээ хоёр юм байгаа шүү дээ. Тэгээд би бол нь тийм хөгжмийн карьертай бас киноны карьертай юм dual карьертай болох мөрөөдөлтэй. Тэгээд яг энэ хоёр бол хэр их хоорондоо ингэж уялддгийг бол би бас яг сайн хэлж мэдэхгүй байна. Яагаад кинонд дуртай юм гэвэл яг үнэ мэдэхгүй байна. Тэгээд угаасаа жоохон байхдаа л айгуу кино үзэж одоо өөрийгөө тэгж сатааруулж юм уу нэг өөрийгөө нэг саатуулж яадаг байсан. Тэгээд гэтээ үнэндээ би 10 жил мэлдээ бол нэг авахтар кино үздэг байсан. Тэгэл би нэг 10 жил их сургуульд орохоос өмнө би нэг ээжтэй ярьжсэн баха. Би яаж ухаантай болох вэ гэж хэллээдээ эсвэл би яаж сайн болох вэ гэж мэдгүй нэг тийм тэнийг асуулт асуугаад тэгэл ээж нэг юм бодохгүй чи сонгодог ном унш сонгодог кинонуудыг үзчихээр заа гээл тэгэл шууд шумбаж ороод ямар ч тийм эхлээ хүлээд үрж мөрөдөн штэ тэ. Тэгэхгүйгээр шууд л шумбаж ороод шууд Ана Каренинаг аваад тэгэл хамгийн классик кино Google-ээр классик кино гэхээр хамгийн түрүүнд Casablanca гарч ирсэн байхгүй. Тэгэхээр Casablanca үзэл тэгэл одоо классикуудыг дуусгах нэг аян эхлүүлсэн. Одоо хүртэл дуусгаагүй байгаа. Гэтэ ямар ч гэсэн тэгж нэг эхэлсэн. Тэгээд кинонуудыг коллежд очиод хүн чинь бас нэг өөрийнхөө таньж мэдж эхэлтий юм шиг л шүү дээ. Өөрийнхөө нэг кликийг те 10 жил тахта би нэг иймэрхүү төрлийн гар би бол ийм спорт тоглодог, би бол ийм нерди гарууд марууд тэгэл өөрийн нэг бүлэгт орчсон шүү дээ. Тэгэл яг их сургууль очиод тэгэл хай скулын нөгөө янз бүрийн тим нийгмийн давхар махвар байхгүй болчдөг. Яг би бол 10 жилдээ бол нэг амар нийгмийн давхар байгаагүй л тэгтэл их сургуульд очиод өөрийгөө таньж мэдхтэй өөрийгөө хин гэдгийг тодорхойлох аюул том боломж олддог. Тэгээд их сургуульд очичоод би бол нэг тийм урлагийн талын хүүхд урлагийн тийм урлаглаг тийм хипстер гар гэж өөрийгөө тодорхойлол тэгэл өөрийгөө тэг тодорхойлсон бол хипстер найзуудтай болно те. Тэгэл хипстер хүүхдүүд юу их үү ном зам яриад тэгэл янз бүрийн кино мөн үзээд л нэг өөрийгөө нэг жоохон ухаантай зарилдаг байхгүй. Тэгэл тэгж явж байгаад л кинонд дуртай болсон байх л та. Би бүр яг чамаас киноны одоо өөрийн чинь ревюийг сонсоод яг одоо сонсож байгаа хүмүүстээ нэг 2 кино ч юм уу санал болгуулахаар шийдлээ л дээ. Тэгээд хамгийн сүүлд үзсэн бүр яг
Оо. Тим кино юу вэ? Хамгийн сүүл үзсэн тим кино гэвэл за би хамгийн сүүлд үзсэн 2 киног яаж сая. За тэгээ. Өчтөр арай нэг Coda гэдэг кино үзсэн. Apple TV дээр байсан. Coda гэдэг. За. Тэр Coda гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Child of Deaf Adults гэж байгаа юм билэ. Deaf Adults гэдэг. Оо за. Одоо тийм хөгжлийн бэрхшээлтэй сонсч Сонсох. чадахгүй. Тийм. Тэгэл эцэг ихэн тим, ахын тим, тэгээ тим гэр бүлд өссөн тим охины тухай. Тэгэл яг кино нь бол айгу тийм нэг формулаик гэх юм уу да айгу уламжлалт те бүх яг л одоо баг юу болох юм одоо кино эхлэхээс нь хойш яг ингээд тааж болохоор гэтэл киног үзэхэд бол айгу гоё тийм таашаалтай тийм гоё кино байсан. Тэгээд тэр кино чинь Sundance энэ төр бол хамаг шагналуудыг аваад дуусгацсан. Тэгээд тэрний өмнө бас Green Knight гэдэг киног төрөлж үзсэн юм байна. Green Knight-аас амар сонир кино байсан. Айгу тийм фантази юм шиг. Яг фантази кино бол тийм түүхэн фантази. Яа. Тийм кино. Хоёлоо таалагдсан шанд. Яа хоёлоо таалагдсан. Яа. Хоёлоо тис ондоо. Хоёлоо таалагдсан. Нэг нь бол амар art house. Нөгөөх нь бол айгу уламжлалт. Тийм айгу feel good кино байдаг шүү дээ. Окей. За одоо би яг чамаас art house гэдэг жанр одоо энэ хариуцлагатай байгаа энэ төрлийн кино одоо яг юуг өгүүлдэг болоод энэ жанр нь art house гэж нэрлэгддэг. Яагаад art house-ын ер нь? Хинч үздэг болохоор art house гэдэг. Би бас нэг Alta S гээд Монголын тийм байгууллага гэдэг байхгүй юу? Төрийн бас байгууллага. Би бас яг Канадаас ирчээд Alta S-д орж исэн. Тэгэл Alta S бол Монголдос art house кино боловсролыг олгох гэсэн тийм зорилготой. Тэгэл янз бүрийн кинонуудыг янз бүрийн дээр үеийн кинонд орчин үеийн кинонуудыг орчуулад Монгол субтитлтай хагас өдөр болгон гаргадаг тийм байгууллага. Тэгээд тэрнээс дараа нь бас кино наадам энэ төр хийгээд тэгээд тэрэн дараа явж исэн. Тэгээ art house кино гэвэл яг нэг тийм commercial кинонууд байгаа шүү дээ. Хамгийн commercial киногоо бодох юм бол мэдгүй галзуу урд ч юм уу те. Fast and Furious яг Avengers л шүү дээ. Тэгээ Avengers яг эсрэг нь баггүй. Ямар ч тийм мөнгө олох зорилготой биш. Тийм хүмүүсийг бол заавал ингээд аль болох олон хүмүүсийг үзүүлэх тийм зорилготой биш. Зүгээр л яг л тэр хүний өөрийнх нь уран тийм эрхчлөлөөгөө эдэлсэн. Тий яг л тийм одоо юу хиймээр юм те. Яг л тэр уран бүтээлийн эрхчлөлөөгөөр хийсэн. Тэр яг нэг л хүний өөрийнх нь тийм бүтээл гэх юм уу? Тийм киног л art house гэдэг байх та. Окей. Хей, танд өнөөдрийн ярилцлага таалагдж байгаа биз дээ? Гол нь хэрэг болох ёстой шүү. Энэ мэтчлэн маш их мэдээллийг хүн авдаг. Өдөрт 35,000 гаруй шийдвэрийг дан ганцаар тарих гаргадаг байна. Тэгэхээр ядардаг байгууз Brain Active энэ бүтээгдэхүүнийг та хэрэглэснээр тархины цусан хангамж сайжраад цусны эргэлт, ой тогтоолт гэх зэрэг ер нь энэ дотор болж байгаа бүх процесс сайжрах юм байна. Шинэ хятадын ардын ангарахт хэрэглэдэг Ginkgo хэмээх модноос гаргаж авсан охийг агуулсан байдаг юм шүү. Хэрэглээд үзээрэй. За үргэлжлүүлээд ярилцлагаа сонсцгоё. Тэр нөгөө жүжигчд энэ төр байдаг шүү дээ. Жүжигчдийн бас гол авьяас нь тэрэндээ байдаг хаа. Ингээд нэг амар хуурч чадал, уйлж чаддаг энэ төрөтэй биш. Зүгээр л камерын урд гараад өөрөөхөө байж чаддаг. Эсвэл тэмчүүлэлтэй байж чаддаг. Тэр бас нэг авьяасах нь гол. Тэрийг заадаг уу? Пүм мэдгүй. Үгүй бах те. Зарим хүүхдүүд чинь бол бүр багасаа л ингээл чөлөөтэй байдаг шүү дээ. Тийм бас төрлийн байдаг ах уу. Би ч бас кино мөрөнд ороод үзсэн шүү дээ. Харин тийм. Би бол жүжиглэх эсвэл байлээ гэж хэлээ. Яг тэгтээ скриптээр явж үзсэн үү те? Тийм тэгэл яг одоо урд чинь нэг өгүүлбэр за энийг уншиж шүү гэж хэлж шүү дээ. Тэгэл George Clooney энэ чинь бол яг өөрөөхөр ямар ч тэнийг юм байсан тэгэл өөрөөхөр хэлж байгаа юм шиг л хэлж байгаа байхгүй тий. Тэгэл яг өөрөө ингээл тэр урд чинь бичсэн байгаа юмыг хэлэх гэхээр яалт чи ямар тэнийг сонсдсон юм байлаа зүгээр л тэнийг. Харин нөгөө чиний хэлэхэргүй үг бичигдсэн одоо нөгөө чам дотор ч нэг сүнс байгаа шүү дээ. Тэр сүнсний өөрийнх нь ярилцдаг арга барил гэдээ байгаа шүү дээ. Үг хэлдэг. Ямар үед яаж илэрхийлэх үү гэдэг те. Тэнгуут тэр үгийг уншихлаар би хизээч юм хэлэхэргүй юмнууд гэд надад бол маш их тохиолдож байсан л доо. Чи кинонд орж ирсэн үү? Гэтэ зөндөө шүү дээ. Миний тоглосон кино хүн болгон л үзсэн байт юм дөө. Бодлоо. Нөгөө юуны гацуурхан гэд нөгөө шинжлэлийн кино телевиз идэг байсан. Тэрний нэг 2 ангид байна да тоглосон. Гэтэ миний тоглосон ч ихтэй би зүгээр хойдолтон зогсож байгаа л
Нэг хоёр өгүүлбэр ч юм уу хэлж мэлсэн л. Нэг удаа бүр чимгээгчтэй ихнэр нөхөр хоёр болоод тэгээд хүмүүс манай гэрийнхэн хамаатан таньдаг хүмүүс нэг удаа бит хоёр ингээд Rocket Boy манай хүүхэд тахгүй. Тэгээд чимгээгчтэй хоёр хүүхэд заа. Imagine all the people. За тэгээд бит хоёр ингээд аяллаар яваад буудлын өрөөлөө орж байгаа байхгүй юу. Тэгээ амар юм яг нэг гэртээ ганцааргийн синэрхүүл юм болж байгаа. Амар их юм байрж марцсан. Тэгэл тэр син телевизээр гараад би яг ингээд гарч ирэл чимгээгчд хоёр буудлын өрөөгөр ороод гэж би ярьж өгч байгаа ч тий. Нэртэйгээ буудлын өрөөлөө ороод тэгээд би юмаа тавьчаад миний хэлж байгаа анхны өгүүлбэр байхгүй юу. Хайраа гэсэн ч хүмүүс шууд үзчихсэн хүмүүс ингээл би нэргөө хараад гисэн гэсэн. Тэгтээ тэр харж байгаа нь юм хошин одоо нэг инээж ингээл одоо айгүй хөвгөлтэй юм болчлоо гэж харахгүйгээр мандуул чимгээгчийг хайраа гэд дуудсан чил ерөөсөө яг нэг юм болохгүй юм үзсэн юм шиг л бүр гэл тэгсэн гэж би хүмүүсээс айгүй сонссон. Тэгээд тэр бол миний хувьд амар хүнд даваануудын нэг байсан л та. Давсаа. Дахиж кинонд тоглох тэгээд. Тоглоно шүү дээ. Хэрвээ юу гарах юм бол мэдээж тэр зохиолыг унших л та. Зохиолыг уншмош гिचж гин өгдөгч. Гэхдээ яг хуу кино урлаг бол дургуун гэж байхгүй. Угаасаа кинонд амар дуртай бах. Тэгээд ямар ч лсэн гэсэн хэрвээ ирээдүйд ямар нэг юм болох юм бол тоглох байхаа. Би өөрийгөө эвдлэх гэх чаашин эвдлэх гэдэг үгийг хэлэхлээр буруу ойлгох байх. Би зүгээр өөрийгөө сорих айгуу дуртай. Тий, нээх ч юм уу тий. Хийж чадж гин үгүй байх уу гэдгийг мэдэх. Тэгээ сонирхолтой байдаг шүү дээ. Ер нь чадахгүй юм байна уугүй байна гэдэг. Хүн болгонд л нэг кинонд орчих юмсаа гэсэн дал төсөл байгаа шүү дээ. Тэрийг бол тэгэл боломжинд гарч ивэл биелүүлж явах хэрэгтэй юм шиг санагдав. Би бүр especially Hollywood-ийн кинонд бол ормоор л. Тэгээд нэг юм хятад гар тий. Угаасаа манайд олдох дүрэл тэрэлтэй гэж. Шанчи энэ. Шанчи. Гэтэ Азад амир модонд ороод байгаа юм шүү. Сүүлийн үед те. Яа. Азад модонд орж ин шиг. За. Яа. Энэ л жоок шиг сонсогддог. Яа. Гэтэ яг Холливуудын кинонд ороход юм те. Яалтчгүй царай л хартсан байл яг үнэндээ. Тэгэх бах уу. Тим Philip Seymour Hoffman биш л бол те. Яг тэгвэл би нэг яаж мэдчихэе гэвэл нөгөө Netflix-ийн юу лээ? Marco Polo шүү дээ. Marco Polo 2 дахь сизондээ Монгол жүжигчд оруулахад Монголд ирж тийм кастинг тэрсэн шүү дээ. Тэгээд тэр кастинг ажилтанд би оролцсон байхгүй юу? Арын ажилтанд. Одоо тэр чинь баахан аудишн хийж байгаа шүү дээ. Тэгэл хүмүүс нэг ухааны ор зогсож байгаа л за чи энэ мөрийг унштай гэл тэгээд камера бичээл тэр камерууд тэр файлуудын янз бүрийн фолдерт хийж байгаа л тийм зэгцэлдэг юм уу? Тэр ажлыг би хийсэн байхгүй. За. Тэгэл явсаргаад тэгэл хамгийн зөвүүн царайтай өнөө сонгосон. Яа. Тийм үү? Яа. Тэгэхээр чиний царай чинь таарж явах юм бол тэгээд яг мэдээж бас дэлгэсэн дээр гоё харагдчих хэвээр л тий бас нэг тийм буянта царай гэж байна шүү дээ. Буянта. Гэтэ чамд л байгаа гэж л бодож шүү дээ. Тэгэхээр бол gracias. Энэ арта чи юун дээр Netflix дээр стартап гэдэг Америк кино үзсэн үү? Америк уу? Солонгос уу? Солонгос байсан шүү дээ. Тийм, нэг нь Америк. Тэрийг үзээгүй мэн. Окей. За тэр кинон дээр стартап сериал та. Тэгээ тэрэн дээр тоглож байгаа жүжигчд нь Куб гаралтай нэг эмэгтэй байгаа. За нэг Америк угаасаа нэг douche bag white цагаан арьстай нэг залуу байгаа. Тэгээд Хайти улсаас гаралтай нэг хүнийг бүтээж байгаа нэг дүр байгаа байхгүй юу? Тэр залуу болохоор нэг Кен үлээ нэг Нажирич үлээ Африкийн гаралтай нэг залуу. Гэхдээ дүрс түүний одоо харагдах байдал нь бол яг Хейшин бүр яг Хайти улсын иргэн шиг царайтай. За. Тэгээд би Хайтичуудтай хамт бас нөгөө сурж исэн амьдарч исэн байхгүй. Тэгээд Хайтичдын нийтлэг юм төрх гэж байдаг байхгүй. Тэр бүр яг супер дупер байгаа байхгүй. Тэр дотор нэг Аз залуу байгаа заяа. Day One гэдэг нэртэй. Одоо тэр Солонгос нэртэй Day One гэдэг. Тэгээд тэр бол бүр аимшигтай тийм хакер залуу байхгүй. Тэрийг харахаар үнэхээр царай хараагүй л шүү. Тэгэхээр мань бол боломжтой л гэж би бодож байгаа. Тэгээд саяхан үдсэн тэр би бүр 5 хүнд яг миний хэлж байгааг
очоод үзээтгэхээрээ за Netflix дээр байгаа Startup гэдэг нэртэй киноны каст гэдэг Google дээр бичлэхээр тэр дотор нэг Аз залуу байгаа. За тэр залууг хараарай. 2 Аз байгаа. Нэг нь Alex хинчлээ нэг мөнгөтэй Аз залуугийн дүр байдаг. Нөгөөх нь Day One гэ хакерийн дүр. Тэр хоёр үнэхээр царамаатай. Эсвэл миний л бодол юм болов. Яг царайлаг Азууд бас хэрэгтэй л байдаг бах тий. Тэгэхээр л чамд бол шанс байгаа л гэж бодож байна. Миний шанс яг уу хамгийн гол нь чамд харин одоо тийшээ гарах шанс байгаа юм шүү. Хаашаа. Кино урлаг руу, Hollywood руу. Тэгээд James бүтээлээ гаргацсан байгаа. Netflix дээр байгаа кинон дээр байгаа дуучин юу лээ? Bride and the Bachelor. Тий. Тэр яаж чи дуугаад сел хийсэн бэ? Би зүгээр л суужсэн ч надад мэйлэрсэн. Супер дээ. Зүгээр мэйлэрсэн. Дуугаа хийсэн. Тийм дуугаа бол тэгэл одоо яаж сел хийх вэ? Тэгэл тийм гарцаа байсан бол бүгдээрээ л тийшээ орно шүү дээ. Бүгдээрээ л Netflix-ын зарлахгүй шүү дээ. Манай кино дуугаа оруулах уу? Тендер зарлахгүй. Тийшээ явуулаарай гэх тээ. Тэгэхгүй шүү дээ. Тэгэл тэр чинь бол Netflix чинь бол шоу болгоно. Netflix чинь бол захиалагч. Одоо Univision л гэсэн үг тий. Захиалагч. Тэгээд production компанитай. Тэгээд production компаниуд бол янз бүрийн зохиолууд уншаал тий. Энийг бол produce хийх үү? Энийг produce хийх юм бол Hulu зарж болох юм, Netflix зарж болох юм энэ гэл тий. Тэгэл production яг бий болчих юм бол тэр нь бол цаашаага тэгэл зөндөө хүмүүс бүрдүүлнэ шүү дээ. Одоо music supervisor гэдэг юм байна. Тэр music supervisor гэдэг хүн Lisa Richardson гэдэг яг энэ тэр Outer Banks дээр ажилласан. Мань хүн бол тэгэл мань хүний гол ажил нь дуунууд сонсоол энэ кинонд харах юм шиг байна. Энэ киноны энэ сценд харах юм шиг байна гэл яг гол ажил нь тэр. Тэгээд зүгээр азар миний дууг болоо сонсцсон байх. Тэгээд энэ дууг сонгомоор байна гэд хэлэхээр цаашаа нөгөө clearance гэд яг дууг чи эрхийн нөгөө clear хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Clear хийдэг тустай компани байгаа. Тэр компанид хандаад тэгээд тэр компани за энэ дууг хэн publish хийсэн бэ? Эрх нь хэн дээр байд ингээд тэгээд одоо манай одоогийн label тэгээд намайг CC-дэд тэгээд энэ дуу хэн дээр байд юм бол бид нар энэ Netflix-ээс холбогдож байгаа маа аль нэг series дээр сонирхож чинь гээд тэгээд тийм мэйл ирсэн. Яа. Тэгэхээр нь юу гэж хариулсан? Тэгэхээр бодъё гээл. Яа тэгэл аль баг 3 дуу Indigo, Caroline, Bride and the Bachelor 3-ыг сонирхож ирсэн баха. Тэгээд нэгийг л Bride and the Bachelor-ыг сонгоод тэгээд Bride and the Bachelor л надад ирэх нь байдаг гээл тэгэл явсан. Шүү хідээр зарсан. Надаа эхлээд $1000 авъя гэж хэлсэн байхгүй. Тэгээд сүүлд нь тооцоогоо ихсэж $3000 болсон байсан шүү дээ. So зүгээр сууж байгаа бас $3000 ороод ирэх байсан. 1000 чинь нөгөө нөт ороогүй байсан. Netflix-ийн event-ийн шивж өгöd. Зэрлэг. Гэхдээ ер нь бол тэр супервайзер руу имэйл рүү дуунууд хаяа явуулж юм байна тий. Харин одоо тэгэхээр ч бол бүр л зогтсон шүү дээ. Check this out. Харин яг би ямар ч гэсэн нөгөө тохиолдолтой бол хүсэлт тохиогоо Twitter дээр дагсан, Instagram дээр дагсан. Намайг ярьж байгаагүй. Гэтэ юмсэн мэдчихэж байгаа шүү дээ. Нэг нэр бол таньж байгаа шүү дээ. Хараад тий. Харин тий. Супер. Гэтэ би бол чамд супер дупер баяр хүргэх хэрэгтэй байх гэж бодож байна. Үзэгчдийнхаа өмнөөс, монголчуудынхаа өмнөөс. Энэ биш үү. Шот. Инээл гэж энтертэй. Яа. Баярлаа. Тэгээд яг айгүй олон хамтлагууд тийм дууг ингээд ашиглаж байгаа шүү дээ. Тэгээд яг мен ит бол тэгэл жижиг хамтлаг юм чинь. Яг Beatles энтрийн дууг ашигласан бол айгүй бараг л 20-30-100 $100,000 энтрээр нь л хэрхийг авдаг байх л та тийм. Тэгэл одоо ялангуяа юм publishing чинь бол бүр амар үнд орох юм шиг. Тэгэл ямар санда сүүлд чинь Neil Young catalog-ийн аль компани нэлээд Sony ч лөө хэдэн $80 сая бүр замбараагүй амар өндөр авсан гээл тэгжсэн. Тэгэхээр яг ирээдүйд одоо яг энэ хөгжмийн ирэх publishing гэдэг бас том бизнес болж магадгүй л. Гэтэ би бол тэгэл мэдгүй юу ингээл кинонд ороод явж байлаас гоё л санагдчихна. Яа. Тэ чи одоо уран бүтээлээ бэлтгэх төр ухта төлөвлөгөө гаргад юм уу? Эсвэл зүгээр
just нөгөө нэг зүгээр ингээд орж ирсэн сэтгэлээрээ нэг юм хийчихье гэдэг юм уу эсвэл юм тодорхой хугацаатаагаар би энэ хугацаанд би нэг юм хий гэдэг юм уу. Тийм төлөвлөгөө гаргана шүү дээ. Тэгэл яг дууга зохиож эхлэх тэр гол ихний санаа байгаа шүү дээ. Эхний нэг тийм spark байгаа шүү дээ. Тийм сэтэл нь тэрийг олоход бол тэр бол яг цэвэр азарч юм уу те. Тэрийг бол зүгээр нэг яг үнэхээр эрэлхийлнэ. За. Тэгээд ингээд тэр сэтэл төрүүлж исэн кейсүүдээ чи нэг жишээнүүдийг хэлдэг. Жишээлх юм бол би ийм юмнаас өвлжөөг олсон юм гэдэг ч юм. Өвлжөөг бол би нэг дуу сонсож хагаад Tallest Man on Earth гэдэг дуу хамтлагийн нэг дууг сонсож хагаад тэрийг гитар нэрээ гаргах гэж хагаад шал буруу тоглоод тэгээд өвлжөөг эхлэлийн тэг зохиож ирсэн. Миний сэрүүлэг зүгээр тэгээд буруу тоглолцоо юм. Харин тийм буруу тоглолцоо. Тэгэл тэр дууг чинь юу лээд нэг дан тэр ая маяг нь авдраа авч хагаад дээр үед 10 жил зохиож ирсэн аяа олоод тэгээ барилтууд нь яг таарад тэгэл тэр дунд оруулсан да. Супер. Яа тэгээ төгсгөлийн хэсэг мэсгийн Берут гэдэг хамтлаг байдаг шүү дээ. Берут гэдэг хамтлагийн тэр бүрээ яг тэр мэдрэмжийг бас адилхан өөрийнхөө дунд оруулах гээд төгсгөлийн тэгж хийсэн. Яа. Гэтэ бусдаар бол одоо шинэ Indigo өнтрийг бол эхлээд аяыг нь олцоод тэгээд эхлээ аян олцсон байхад бол за энэ дэр ямар барилт таарах юм бол та гэж хагаад тэгээд нэг янз бүрийн барилт оролдож үзэж хагаад тэгээд яа Рэ хоёрыг тоглоод үзсэн чинь гой таарчсан. Actually надад демон байгаа хаа. Демог нь сонсох уу? За. Ягаад ч энэ тэгээд сүүл рүүгээ яг нэг хэлбэр олж эхэлж байгаа. Тэгэл энэ дээр дээрээс нь нэг ингэж хэлчихсэн. Энд тэгэл шөнийн баг 11 цагт өрөөндөө ингээд гитараа тоглож сууж байгаа байхгүй. Тэгэл энийг нь маргааш нь машиндаа өдөржин сонсож байгаа л та нэг иймэрхүү болж болох юм шиг ингээл тэгээд юунуудаа хийж эхлээд дотроо ингээд дууныхаа бүтцийг нь төсөөлж эхлээд тэгээд оройн зүгээр компьютер дээр сууж байгаа л демого хийсэн garage band дээр тэгээд бөмбөрийн тэгээд ийм болгоод амхан шүү дээ бөмбөрөө нэмээд энэ бол яг амархан бүтсэн дуу байгаа. Жишээ нь. Тэгээ ийм болсон ба штэ. Тийм тэгээ яг энэ бол демо яг эцсийн студио хэлбэр байна. Чиний мөрөөдлийн стейж байгаа юу? Тэнд гармаараа нэг. Наа. Яа, амар том одоо Coachella ч юм уу тийм Madison Square Garden-ыг тоглох юмсан энэ гэсэн тийм хүмүүс тийм мөрөөдөлт хүмүүс байдаг ахaltaа гэхдээ тэгэхээр би бол тэгэл тийм хамтлагтай хамт гоё tour дээр их юмсан гэсэн тийм мөрөөдөл бол байгаа. Одоо шинэ миний хамгийн дуртай хамтлаг энэ төр бол National гэдэг хамтлаг байна. Тэгэл үгүй Saint Vincent тэгэл Grizzly Bear энэ тийм хамтлагуудтай хамт tour энэ төр хийвэл бас амар гоё санагдчихээн. Тэгэл тэдний тоглосон тайзан дээр бол тоглолт бол тэр мөрөд билээсэ. Билээрээ. Би шууд тушаачлаа те. Тэр мөрөд билээрээ. Би чанг нөгөө нэг түрүү хоёлаа ярьжсэн мастер хийх гэжсэн тухайгаа. Тэгээд мастер apply хийсэн энэ аяллыг чинь би бас хүмүүст дуулмаар байна л да айгуу сонирхолтой. Тэгээд тэнд асуултууд энэ. Yeah. Түрүү жил би магистрт сурах гэдэг applied хийсэн. New York University-гийн Tisch сургуулийн Tisch гэдэг нь яг тэдний нэг урлагийн сургууль нь New York University-гийн. Тэгээд graduate film гэдэг сургуульд нь apply даад тэгээд ярилцлаганд ороод
Тэгээ ямар ч гэсэн wait list-энд орсон. Wait list-энд гэдэг нь жилд 36 л оюутан авдаг байхгүй юу? Тэгээд тэр 36 оюутны accept хийж та нарыг яг авмаар байна гэд. Захидлын явуулаа. Тэгээд нөгөөх нь ямар нэгэн шалтгаанаас болоод явж чадахгүй юм бол нөгөө wait list-энд орсон хүнээсээ суглаад цаа чи ийшээ ор гэд тэгдэг. Тэр шатанд нь бол хүрч чадсан. Тэгээ одоо хүртэл байгаа. Одоо хичээл нэг 7 хоногийн дараа эхэллээ. Яа. Тэгэл wait list-энд одоо хүлээсэрлээ да. Хүлээсэрлээ да. За friends онтолцсон. Friends онтолцсон. Чамаас яг нөгөө нэг ярилцлаганд ороод 3 багшийн асуусан асуултуудыг их сонирхолтой байсан. Би яг энэ хэсэг бол аимшигтай сонирхолтой. За 3 багштай яг уулзахад юу яасан бахтай онлайн видео колл. Тий нэг аппликейшн бол яг энэ жил бол ялангуяа айгүй өрсөлдөөнтэй байсан юм шиг байна. Яг тэгвэл пандемик гарч юм бол хэн болгон гэртээ чойрлогдсон. Тэгэл би ер нь амьдралаа яах ёстой юм бэ гэж бодсон юм шиг байна. Яг тэ айгүй олон хүмүүс би ер нь киноны хариулагч юм байна гэж өөрийгөө ухаарсан юм шиг байна. Хийдэх Netflix үзэж хагаад. Тэгээд айгүй олон хүмүүс энэ жил яг киноны сургуулиуд apply хийсэн гэсэн тийм мэдээ бол уншижсэн. Тэгээд apply хийх шат нь бол яг зүгээр өөр тийм MBA ч юм уу те яг шал ондоо ямар магистрт сурахаас шал ондоо аппликейшн дэсэн. Тэгээд ямар ч аппликейшнээ бүрдүүлж өгөөд л тэгээд нэг 3 сарын үед чи ярилцлаганд тэнцлээгээл ярилцлаганд өрийгээл тэгээд тэдэн сард үг ишүүгээл ярилцлага үг ишүүгээл тэгэл огноо тавуулчихна. Тэгээд чамтай ярилцлага хийх 3 хүн бол энэ нэг. Тэгээд 3 нэрээ өгчнө. Тэгэл тэр бол яг нөгөө faculty-д нь байдаг багш нар. Тэгэл би ямар санд уул нь бол нөгөө 3 багшаар судалж үзэж байгаа юм. Яа. Гэтэ судлаад бол нэг яг ярилцлаганд бол нэг их давуу тал энэ бол болохгүй л дээ. Тэг ямар долгионтой нь штэ. Би таны тэр киног үзсэн шүү. Тэр бол миний хамгийн дуртай кино юм байна гэл тэ. Тэгэж бол хэлж болохгүй шүү дээ. Яа. Тэгээд ярилцлага бол за эхний асуулт юу байсан? Эхний асуулт юу байлаа? За яг бүр асуултын дараа л мараал байна санахгүй нэг. Тэ бол би ярилцлаганд бол амар сайн бэлдсэн. Асууж болох асуултуудын бүгдийг жагсааж байгаа л тэ. Тэгээд бүгднийг ямар ч гэсэн гараараа бичиж үзээд нэртэйгээ хэд хэдэн удаа 3-4 удаа тийм mock interview хийж үзээд өөрөө хариулж байгаа өөрөө хоолоогоо бичиж байгаад хариулж үзсэн тий. Тэгээд уул нь өөрийгөө айгу сайн бэлдсэн гэж бодсон. Гэтэ бол яг бэлдсэн асуултуудынхаа нэг 30-40% л хэрэгэлсэн баг. Тэгэл одоо миний Монголын тухай асуух бах, миний хөгжмийн тухай асуух бах гэдэргээд төсөөлсөн байсан ч бол миний Монголд би сонирхоогүй, миний хөгжмийг сонирхоогүй, зүгээр л цэвэр одоо хэр сайн storyteller-ийн, хэр сайн кино найруулагч болж чадах юм, хэр сайн одоо дүрслэх байдлаар ямар нэгэн тийм situation-ыг дүрсэж чадах нь уу те. Тэрийг хэрэг өгүүлж чадах нь уу, тэгээд ямар нэгэн situation-аас яаж тэр story гаргаж чадах нь уу гэдэг тийм л ур чадварыг бол мэдэх гэж хайсан юм шиг санагдсан шүү дээ. Манай үзэгч сонсогч нарын дунд бас кино найруулагч болох авьяастай хүмүүс явж иж магадгүй. Чи тэдрээс нэг асуулт асуу да. За одоо ярьсанд орж ийн тий. Тэгээд би бол чамайг одоо сургуультай ахуу байх уу гэл тэгэл тэрийг шийдэх гээд тэгээд одоо чиний юуг мэдмээр үнэ гэвэл одоо яг жинхэнэ яг ингээд яс юм дээр яг зургийн талбай дээр очиод кино хийхлээр чи хэр сайн сэтгэж чадах вэ тий. Тэгэхээр одоо мандуула чиний өмнө амьдрал чинь тохиолдож ирсэн нэг тийм ичгүүртэй тий. Айгу тийм эвгүй ч юм уу тий. Ингээд бодхороо ингэж дотор чинь ингээ муухаар гэдэг тийм момент дээр эргээ боддоо. Тэгээд тэр чи одоо юу байсан? Тэг дээрэс нь чи одоо энэ моментаараа богино кино хийвэл ямар кино хийх вэ? Яаж эхлүүлэх вэ? Би хамгийн ихний кадр нь юу байх вэ? Үйл явдал хаанаас эхлэх вэ гэж тий. Шууд. Тий. Вау, тэг ярилцсан дээр шууд ингээ асуучна. Тий. Тэгэл амар сандарсан байгаа шүү дээ. Ярилцлага нь бол 30 минут л үргэлжлэн тий. Тэгээд энэ ярилцлаганд бол 47 хоног бэлдэж байгаа тий. Тэгээд шууд ингээл тулгаад асууж гарч юм бол яалч боломжтой юм билээ. Энэ бүр яг шал галт байсан байна тий. Йоо. Амар хэцүү. Тэгээд энийг юусаа асууна гэж яаж одоо энийг төсөөлөхтэй тий. Та бодоод үзтээ яг та одоо үзэж байгаа сонсож байгаа бол өөрөөсөө
амьдралынхаа хамгийн ичгүүртэй моментыг та бодож үзээд юу байснаа бодож үзээд тэрийг кино олгоё. Хамгийн ихний дүр зураг чинь хаанаас эхлэх вэ? Тэгээд нөө хамгийн ихний дүр зураг гэдэг бол бас одоо яг би өмнө нь ийм тренд байсан, өмнө нь ийм үзэгдэл байсан юм уу гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ эхний нэг хэдэн секунд одоо нэг 12 моёр дээр явж ашиг болж штэ. 12 үлээ 12-оос 30 секундын хоорондох хугацаанд л тэр хүний анхаарлыг татаж чадахгүй л тэгэл дуусгацсан байл штэ. Комеди дээр бол өөр секвенс яригдсан юм шиг л. Кинон дээр бол мэдгүй нэг 8 секунд байсан уу юу? Яг хүмүүс тэгээд ингээд кино ч юм уу дуу ч юм уу энийг бол бүр нэг томьёонд оруулах гэж айгүй хичээдэг. Тий. Гэтэ яг тэгээд тодорхой хэмжээний томьёонд бол орж болно. Гэтэ яг ингээд киног суугаад үзэхээр бас яг ингэж гоё таардаг байхгүй тий. Тэгэл заавал 8 секунд ч юм уу заавал 12 секунд ч юм уу тэгэж уул нь бол хийх гэж тийм томьёонд оруулах гэж бол оролдож болно. Гэтэ зөндөө гоё кинонууд чинь тэгэл тэгээгүй 20 минут жүж болдог шүү дээ. Тэгэл яг одоо энэ ярилцлаган дээр одоо шинэ юу харах гэж байна гэвэл хүмүүс чинь ингээл хоорондоо бие биендээ ингээл янз бүрийн түүх ярьдэн шүү дээ. Би ингээл явжсэн чи ингэсэн тэгсэн тэгэл тэгэнгүүтлээ ингэж жил хагарсан чи би ингэсэн тэгсэн гээл тэгэл нэг түүх өгүүлдэн шүү дээ. Зүгээр болсон явдал ярьдэн шүү дээ. Гэтэ болсон явдал ярих тэгээд тэрийг кино болгох энэ төр чинь бол хоёр ондоо юм шүү дээ. Тэгээд тэр одоо ямар кадраас эхлэх вэ гэдэг чинь бол яг кино болгож чадчих нөө те киногаар сэтгэж чадчих нөө гэдгийг л асууж байгаа юм шиг санагдсан. Чи ингээд эргэн тойрноо харахаар яг өөрийн чинь дүгнэлтээр энэ үйл явдал бол кино болоход үнэхээр сайн кино болж чадна гэсэн тийм одоо феноменал болсон үйл явдлууд гэвэл чи алийг хэлэх вэ? Монголд ч тийм одоо ингээ Улаанбаатарт бид нар яг амьдарч байгаа энэ үед энэ цаг үед. Яа зөндөл байдаг байх л. Тэгэл хүмүүс чинь сториг киног ингээл амар эпикээр бодоод байдаг те. Амар том тэгэл бараг л юм Jason Bourne энэ төр гээл эсвэл Dark Knight ч юм уу амар томор төсөөлөд байдаг. Гэтэ яг ясам дээр тэр чинь story нь айгуу гоё байх хэвээр. Тэгэл эргэн тойронд бол зөндөө гоё stories байгаа те. Тэгэл story чинь бол айгуу жижигхэн чинь байж болно. Зүгээр нэг хоёр хүний хооронд тохиолддог юм байж болно. Эсвэл мангар том юм уус төрийн тийм тогтолцоог эргүүлсэн тийм том юм байж болно тий. Тэгэхээр Монгол бол зөндөл гоё story болж байгаа хэлж чадчих. Гэтэ хүмүүс чинь бол тэг story тэг дээрээс нь character-ыг нь олж харддаг. Зүгээр л энэгээр бол баг тийм нинжа жанр тий. Нинжа жанраар кино хийвэл амар гоё болох юм байна гэж бодоод байдаг тий. Тэгэл яг мэдээж нинжа жанраар кино хийвэл гоё болох л байх л та тий. Гэтэ бас тэрийг ямар жанраар хийх юм тий. Тэгээд ямар character-ууд нь яах юм тий. Тэгэл айгу олон юм бас бодгол хэрэгтэй. Тэгэл жанр гэдэг чинь бас айгу чухал. Одоо жишээ нь Монгол айгу их тийм жанр холиод идэв штэ. Нэг comedy болол, нэг юм action болол, нэг drama болол ингээл бүх юм оруулах гэдэг. Гэтэ жанр гэдэг чинь дотроо бас мэдээж айгу нарийн юм байдаг те. Одоо жишээ нь western гэх юм бол Монголд бол western гэх юм бол амар гой western хийж болохоор те. Тэгэл western чинь бол түүхэнд бол ямар сэдв хүнтэй, дөрүүд нь ямар байх ёстой юм те. Чи western гэдгийг томьёолдоо юу гэсэн үг юм бэ? Яг ямар жанр, юу агуулсан жанрыг western гэдэг юм? Яг western чинь бол яг Америкийн нөгөө тэр үе индианчуудтай байлдаж байгаа тиймэрхүү кинонуудаас гаралсан. Гэтэ тэрний явсараа тэгэл anti heroes гэж яддаг штэ. Яг кинонуудын бааtruуд нь бол яг сайн талын бааtruуд, яг сайн үйл хийж байгаа, сайн тийм ёс зүй хүмүүс яддаг штэ. Гэтэ western дээр бол тэгэл жоохон муу талын гарууд ч юм уу те. Гэтэ тэд нэг жоохон тийм асуудалтай ч юм уу те. Тийм anti heroes л айгүйх гардаг. Тэгээ дээрэс нь western дээр чинь бас ялангуяа орчин үеийн westernуд бол жишээлж авах юм бол жишээлх юм бол нөгөө Coen Brothers гэдэг шүү дээ. Coen Brothers-ийн мэдгүй. No Country for Old Men гэдэг кино байдаг шүү дээ. Тэр мөр бол айгүй тийм classic western гэхгүй. Үйл явдал нь бол хөдөө болж байгаа. Тэгэл тэрэн дээр чинь бас айгүй ойлгомжгүй юмнууд гардаг шүү дээ. Тэгэл Монголд бол яг western их юм бол яг гой хөдөө үйл явдал нь болдог тий. Тэгээ бас ойлгомжгүй байх хэрэгтэй байна. Бас нэг тодорхой хэмжээ жоо ойлгомжгүй тий. Эсвэл нэг тийм төгсгөл нь нэг тийм гой бүх юм нь шийдэгдээд дуустдаг биш ч юм уу тий. Наа чин бүр яг art house кино болчих юм шүү. Тэгэл амар гой тийм western чинь бас айгүй тийм яг тийм уул усаа тий.
газраа мангар том лензээр ингээ авдаг. Монголд бол вестерн бол гоё л таарах гэж л да. Тэгэл дээлтэй. Нарансан. Санжаа Сүрэнгийн зориг агсны одоо аллагаар кино хийнэ гэвэл энэ кино ямар кино болох вэ? Амен. Тийм political drama л биш мэдээж. Тий. Тэгэл political drama л болох байх та. Сүүлд нөгөө юу гарсан шүү дээ. Black Messiah гэдэг кино байсан шүү дээ. Үзээгөө. Одоо жоохон тиймэрхүү юм уу? Нөгөө Black Panther-ийн толгойлогчийн алсан амин хүнөөсөн тим кино. Тэрний тухай кино. Магадгүй тийм болж магадгүй. Тэгэл яг найруулагч нь яаж төсөөсөн те. Зохиол нь яаж бичснээсээ л хамаарат. Ондоо болох л та. Миний асуултын одоо нэг гол юу нь болохоор одоо манай энд байгаа зохиолууд яг одоо мэдгүй Netflix-ийн хэмжээнд очоод ийм борлогдохуйц тийм зохиолууд бол зөндөл байдаг баг л та. Зүгээр хийц одоо тэгээ хин хийх яаж найруулах гэл амар олон факторууд байгаа болохоор тэрнээсээ хамаарат үнэлэгдэхүүг нь л шийдэгдэх баг л та. Би зүгээр үнэн худлааг нь мэдгүй Солонгосоос асар их хэмжээний хүний нөөцийг Америк руу явж сургаад тэгээд тэндээ үлдэх нь үлдээд буцаж ирэх нь ирээд тэгээд Солонгосын кино урлагийг хөгжүүлж өдий зэрэгтэй авчирсан гэл тиймэрхүү ийм яриануд байдаг. Тэрэн шиг манад одоо энэ кино урлаг хөгжихийн тулд одоо ямар түлхүүр хэрэгтэй байт юм бол сайн зохиол бичдэг. Тэг дээрэс нь сайн найруулдаг. Сториг аягүй сайн хэлж чаддаг. Тэг дээрэс нь Монгол кино яаж гадагшаа гарах хамгийн тийм төхөм зам гэвэл одоо фестивалууд орлох байх та. Айгаа жоохон тийм art house гэхээр жоохон тийм independent юм уу те. Яриа жижигхэн драма фестивал дээр гараад тэгэл жоохон танигдаад тэгэл найруулагч үнэхээр аюустай юм бол дараагийн кинонуудыг бас хүмүүс хөгжүүлээгээл хүрээд ирдэ. Яа. Гэтэ тэгэл амар сайн байх юм бол тэгэл амар юм шүү дээ. Хей, танд өнөөдрийн ярьцлага таалагдж байгаа биз дээ? Гол нь хэрэг болох ёстой шүү. Энэ мэтчлэн маш их мэдээллийг хүн авдаг. Өдөрт 35,000 гаруй шийдвэрийг дан ганцаар тарих гаргадаг байна. Тэгэхээр ядардаг байгууз Brain Active энэ бүтээгдэхүүнийг та хэрэглэснээр тархины цусан хангамж сайжраад цусны эргэлт, ой тогтоолт гэх зэрэг ер нь энэ дотор болж байгаа бүх процесс сайжрах юм байна. Жишээ нь хятадын ардын ангарахт хэрэглэдэг жинко хэмээх модноос гаргаж авсан орхийг агуулсан байдаг юм шүү. Хэрэглээд үзээрэй. За үргэлжлүүлээд ярьцлагаа сонсцгоё. За тэгвэл энэ хэсэгтээ одоо хоёлаа ярьцлагынхаа байршлыг солиод одоо чи надаас асуулт асуух. Байршлыг руу орж байна. За. Захлын судлаас сонсчих. Окей. Ямар нэгэн асуулт асуумаар байна уу? За. За мандал олон малгай өмсдөө штэ. Тий. Яаж амжуултыг? Амждгүй штэ. Ерөөсөө амждгүй тэгээд дандаа хаа нэг газараа юутай юм дутагдaltaй байдаг. Ер нь дээр чинь дутагдaltaй тэгээд. Ер нь бол юу золиослож байна? Гэр бүл золиослогч шүү дээ. Oh no. Family first гэдэг нөгөө гэр бүл нэгдүгürt байх хэрэгтэй гэж хэлдэг. Гэхдээ би яг одоо хэсэгхэн хугацаанд би гэр бүлээ золиочоо гэд тохироо хийсэн байгаа. Тэгээд би ямар ч лсэн энийг хэсэг хугацаанд би бүх одоо байгаа энерги энэ юмнуудад зарцуулах гэдэг. Юунд? За одоо болохоор би чинь нэг шин төсөл төр байгаа. Тэр төсөл маань бол цагаас эрт мэдэгдэж гээд байна л та. Гэхдээ бол юутай холбоотой? Интернеттэй холбоотой. ISP, Internet Service Provider гэх интернетийн сүлжээ оруулж гэж байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор production те. Энэ подкаст тэгээд подкасттай холбоотой production өөрөө захиалгад нэвтрүүлэг докюментари, баримтат кино, иймэрхүү подкаст төр хийдэг. Ер нь бол яг энэ хоёр зүйл, энэ хоёр юм шиг сонсогч байгаа боловч нэг нь болохоор дотор хоёр тусдаа зүйлтэй. Тэгээд 3 болж хуурдаг. Тэгээд 3 зүйлийг л зэрэг амжуулж байгаа. Тийм. Окей. Яа. Би сая ингээд сайхан хэд хоногийн өмнө өглөө машинд явжсэн чинь дотроо нэг жоохон ирэмбэлсэн байхгүй юу? Ирэмбэлсэн. Ер нь бол яг одоо миний хийх ёстой хамгийн чухал юмнууд юу юм бэ гээл те. Тэгэл хүн чинь ингээл
өдөр тутмынхаа имийг хийгээл явж байхаар ингээл цаг хугацаа мангар хурдан өнгөрчдөө шүү дээ тий. Тэгэл хүн гээд урагшаа дээшээ харж явахгүй. Яг доошоо ингээл хөлөө харж явсаар гал тэгэл нэг мэдсэн чинь хаашаа явцнаа мэдэхгүй хаана ирцнээ мэдэхгүй дөөрцөн байж дээ шүү дээ тий. Тэгэл яг ингээ сүүл ингээ ирэмлээд үзэхэд за яг одоо бол миний хамгийн чухал юмнууд юу юм бэ гээл бодоод үзсэн. Тэгэл яг надад бол нэг мэдээж хувийн гэр бүлийн юмнууд байгаа юм тий. Тэгээд бас нэг ажил төрлийн ажлын юмнууд байгаа юм тий. Тэгээд тэгэхээр ер нь бол яг өөрийнхөө өдөр тутмын хамгийн их цаг сорж байгаа тэгсэн ирнэ нэг чухал биш юмнуудаа болоод тэгээд ер нь бол надаас өөр хүн хийж болохоор юмнуудаа болоод тэгээд надаас өөр хүн хийж чадах юм бол тэр хүнийг аваад хийлгээд тэгээд зөвхөн одоо би өөрөө хийж чадах юм дээр л анхаарай гэж бодсон. Яа. Наадах чинь гэхдээ айгу супер. Одоо чи миний дууг бол өөр хийж сохиохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Яа. Тэгэхээр дуунууд дээр л ажиллахгүй бол яа. Нэг үтсэн чинь 3 4 жил өнгөрцөн шинэ цомог энэ төр юуж байхгүй тий. Нэр хугацаа яад юм бол тэр цомог гэхэлэр яг заавал цомог гарах хэрэгтэй юу? Зүгээр ингээ синглүүдээр ингээл яваад байвал болдгоо юм. Яг синглүүдээр яваад иж болно л доо. Яг анимент зэрэг нэг ярьжсэн юм аа. Ном цомоггүй шүү дээ. Чи цомог гаргаач гэсэн чи цомгоор яад зүгээр л сингл гаргаад ячих тал надад хангалттай ш. Тэгэл яг бас нэг бодлын зөвл доо яадаг л цомог гаргасан ч гэсэн цомгоос нэг хідэн сингл гараад синглүүд нь л одоо хамгийн их хит болдог тий. Тэр дуунууд нь л бус дуунуудаа авч явдаг тий. Тэгээ нөгөө хідэн дуунуудыг хинч сонсохгүй цөөхөд хүмүүс сонсно. Тэгээд бас адилхан тэр дуунуудаа бас бүтээх хэрэгтэй шүү дээ тий. Нөгөө хідтэй адилхан хэмжээний одоо хүч хөдөлмөр хайр зарцуулах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр нэг бодлын бас цомог байх хэрэггүй юм шиг. Тэгээ орчин үед бол ялангуяа синглүүд бол айгүй чухал. Яг орчин үеийн хөгжмийн засал тэгэл плейлист энтерт ороод видео энтер хийгээл тий. Гэхдээ цомог бол чухлаа. Би бол бүр багасаа хөгжмийг цомгоор сонсдог байсан. Тэгээд бас цомог хийнэ гэдэг чинь бас нэг том бүтээл ахгүй тий. Харин тийм уран бүтээлүүд нь хоорондоо харилцаа хамааралтай байх хэрэгтэй байдаг юм уу? Тэр цомог байх учир нь юу гэдэг юм бэл? Тэгээ шүү дээ. Тэгээд нэг агуулгыг олон өнцгөөс тайлбарлсан байна гэж ойлгож болох юм уу? Тэгэл яг одоо бол нэг цомгийн cycle гэж байгаа шүү дээ. Цомог гаргаад тэрийг промот хийгээд тэгээд tour more хийгээд тэгээд бас нэг хөгжмийн карьер цомогтой байж л карьертай юм шиг санагдтыг. Дан синглүүд гараад ихаар тэр чинь нэг карьерд хүрдэггүй байхгүй. Яг цомогтой байж ижлээ гэлөө тийм дататай карьертай гэдэм болов. Тэгээд бас цомог болгоноороо нэг шинэ бүлэг эхлүүлнэ шүү дээ тий. Карьерийнхаа. Яа. Цомог л агай чухал. Би бол карьердаа нэг 10 цомог гаргаж хийж бодож байна. Тарантино 10 кино хийнэ гэдэг шиг. Би 10 цомог гаргаад тэг магадгүй 5 EP ч юм уу тий. Тэгчих юм бол mission accomplished. Окей. Хангалттай тодорхой төлөвлөгөөтэй байгаа юм шүү дээ. Чи зүгээр хамтралуудыг хийдэг л дээ тий. Гэхдээ одоо чиний яг фичер хийгээд хамтарсан уран бүтээл хийчихийг хүсдэг тийм уран бүтээлч юм байна. Дотооддоо биш. Billie Eilish. За би залгаадах задгарч. За Billie рүү залгах. Hey Siri, Billie рүү залга. Тоглосон шүү. I wish I could. Ойлгоцсон байгаа сте. Тэмч тэнэг биш байна. Тэмч тэнэг бишээ цаач. Яа. За одоо миний хэлж заяа. Энд одоо ямар номнууд байгаа юм чи. Тэгээд энэ номнуудаа зүгээр л гайхуулж тавьд юм уу эсвэл яв унш тийм үү? Окей. За энд гайхуулж тавьсан ном байгаа заяа. За. Аль нь гайхуулсан, аль нь уншсан? Гайхуулж тавьсан энэ шинжлэх ухаан гэдэг энэ хамгийн сүүлд авсан ном. Би уншаагүй байгаа ерөөсөө энэ ном байна. Обамагийнхыг таалыг уншсан байгаа. Тэгээд энэ ном би бол үнэхээр гайхуулж тавьсан. Storia de Roma гэдэг. Энэ Ромын төв шүү дээ. Мартаж болохгүй шүү дээ. Энэ үнэхээр гайхалтай ном. Би нэг Кубад Сантьяго де Куба гэдэг баруун хязгаарт нь явж байгаад нэг айл нэг Тунис оюутан маань надтай хамт юу хийжсэн байхгүй юу? Дадлага хийжсэн. Тэгээд тэр бит хоёр
өөрийнх нь хамаатныг очоод тэр түнийс нь ийм юу ихгүй юу? Хол нөгөө аав нь түнийс ээж нь куб байгаад тэгээд ээжийнхэн талын хамаатныг очоод аимшигтай том номын сантай. Тэгээд би өөрөө түүхтэй муу гэж би чамд ярьжсэн шүү дээ. Тэгээ би ер нь бол түүх унших хэрэгтэйгээ би Ромын түүхийг Испанаар уншия гэдэг энэ номыг авсан. Тэгээд одоо болтол уншаагүй байгаа. Вау. Тэндээс тэнд бэлгэлсэн юм ба штэ тэндээс авсан. Вау. Тэгэл гоё түүхтэй ном ба штэ. Тийм гоё түүхтэй ном. Тэгээд даанч амир. Тэгээ айгуу гоё хөгшин ном. Чи одоо энийг үнэртэх юм бол эндээс Сантьяго үнэрт. Тэгээ би яг энэ үнэхээр уншихад айгуу супер хэцүү. Тэгээд нөгөө хиллэгнүүд нь бүр яг Роми үеийн хиллэгнүүтэй зүгээр цухас уншихад. За хэдэн мөр унштай. El incendio de Roma tuvo una cierta influencia en lo que respecta al refuerzo de los sentimientos de oposición dentro de la sociedad romana. Otras causas que también influyen eran el libertinaje, la sed de sangre, la increíble prodigalidad y la maniera pasión del emperador por el teatro. Gustaba presentarse en público como cantante, poeta, actor o citarista. Hasta había introducido la costumbre de las nuevas fiestas, las juvenales y las neronianas. ¿Qué pinga es eso? Neronianas. Sobre el modelo de los... Түүх мэдгүй гэхдээ түүхийн номт. Very cool. Энийг гэдэг одоо ингээд зарна гэвэл тий. Энийг бол хэдэн доллараар зарна гэж бодож байна. Мэдгүй би бодож үзээгүй. Зарахгүй л чамд бол өөрт чинь ингээд үн цэнтэй байгаа байхгүй тий. Өөрт чинь valueтай байгаа байхгүй тий. Тэгэл тэр бол аягүй сонирхолтой юм шиг. Одоо наа чин бол яг ингээд зарах юм бол магадгүй 20-30 доллараар зарж магадгүй тий. Гэтэ наач яг өөрөө чинь одоо куб яваад тий. Ингээд авсан болохоор чамд бол амар үнцэнтэй байгаа байхгүй тий. Сүүлгээд нэг подкаст сонсч байсан чи яг энэний талаар яг шинэ мэдлэлтэй. Гэтэ энэний талаар аягүй сонирхолтой тийм подкаст сонссон. Нэг TikTok дээр алтартаа нэг эмэгтэй хин штэ. Тэрийг энэ шууд мэдчихэд. Тэгэл хэлгээд тий. Нөгөөд чинь нөгөө юу яасан? Тийм тэгээд мань үн гэсэн чинь нэг Bobby Pin гэдэг штэ үсний авчаар. Үсний авчаарыг хүмүүстэй солилцоор байгаа тэрийг байшин болгох зорилготой. Сонсноо trade project гэдэг үү? Тий. Тэр амар сонирхолтой санагдсан. Одоо үсний авчаараа солиод чамтай одоо магадгүй нэг сканер солиод тэр сканыг өөр хүнтэй солих юм бол тэр нь ингээд нүдний шилдээ солиод нүдний шилээ утсаар солиод утсаа тэгээд юугаар солисоор хагаад мань хүн одоо бүр машин чиглэл юу шүлээтэй 20-30 мянган долларын үнэтэй юм авцсан байгаа. Тэгээд тэрийнхээс цаашаа явсаар хагаад машинтай болгоно байшин болгоно. Сайн сонирхолтой байгаа. Тийм, ижил үн цэнтэй ямар эхэлж байгаад тэр үн цэнийн зөрүүн дээрээс ахисж явсаар байгаад нэг зүйлэн дээр ирээд тэр нь одоо байшин байлгая л гэж байгаа шүү дээ. Энэ бол сонирхолтой, супер сонирхолтой зүйл. Тэгээ болох юм шиг шүү дээ. Угаасаа энэ хүртэл явцсан байгаа юм шиг. Гол нь тууштай явах хэрэгтэй байна. Харин тий. Тэгээд нэг мотоцикл авсан байгаа байхгүй. Мотоциклаа гэсэн чинь Mini Cooper-ээр солисон байхгүй. Тэг яаж Mini Cooper-ээр солисон бол тэгэл одоо хин одоо мотоциклыг Mini Cooper-ээр солих үү гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хүн угаасаа машин цуглуулдаг олон машинтай. Гэтэ нэг шинэ юм ихлүүлмээр байгаа маа тий. Тэгээд надад бол яг мотоцикл хэрэгтэй нэгэд тэгээ солисон байгаа байхгүй. Тэр хүн бол яг тухайн моментод өөрт нь яг юу үнцэнтэй юу хэрэгтэй байна гэдэг нь чухал. Тэгэхээр одоо бүх юмний ингээ үнц нь үргэлж ингээ хэлбэлцэж явж идэг тий. Цаг үеийн сонирхолтой. Тэгээ явсараа цаа чин байшин болгоно. Байшин болгохдоо өөр хүнтэй буцаад үсний авчаараа солино гэж байгаа. Вау. Тэгээ дахиад эхэлнэ. Гоё газ. Гой цааш. Энийг бол жинхэнэ ном болгохоор байгаа шүү дээ. Тэгэл нөгөө солисон үеийн болгоны түүхтэй болгоод тэгэл энийг бол би пандемик үеэр би илүү коктейл хийж уувар байсан болохоор Маргарита-гийн класс надад хэрэгтэй байсан гэл тэгээд тэрийг бид нэгээр солисон гэл тэгэл энэ дээр бас ямар ч тийм мөнгө солилцоо байхгүй.
Сайн сонирхолтой байгаа. Тийм ээ. Яа. Энэ ном болоо биш болохгүй. Аа. За. Одоо миний асуух хэлж. За. Хай миний ээлж. Magnolia яг уран бүтээлээ хэдэн нас хүртлээр дуурах юм. Чи сая хугацаа юу хэлсэн шүү дээ? Тоо. 10 альбом гаргана гэд. Тэр чинь настай юу? Настай ч холбоотой юу? За би одоо нэг цам гаргасан. Яваал боллоо. Тэгэж мэхгүй. Харин жилд нэг цам гаргаал тий. За би одоо нэг цам гаргасан байгаа. Одоо 9 цам дутуу байгаа байхгүй. Тэгэл 9 цамгаа 2 жил болгон гаргах юм бол хэд болно гэсэн үг. 18 мэл. Тэгэл би нэг 20 жил явах юм бол одоо нэг 50% хүртэл тий. Гэтэ 50 ч бол бас залуу шүү дээ. Тэгэхээр магадгүй нэг 60-аар хүртэл юм 60-д хүртлээ бас явмаар л. Тэгэхээр нэг цамгаа бол нэг 2-3 жилийн зайтай гаргаад бол хангалттай юм шиг санагдаж байна. Окей, чи бүр шийдсэн байна уу? Насаараа урлагаар явах юм байна. Гэтэ сая бол тэгээд гэтэ яхаа өөр юм хийсэн ч гэсэн тэгэл хөгжмөө хийгээл явж явах тал асуудалгүй шүү дээ. Тэгээд сая чинь бол Rolling Stone-ы бөмбөр чинь 80 хүрээд өнгөрчлөө шүү дээ. Гэтэ 80-та юм байж бас torrent бэлдэжсэн ч гэх шиг тий. Амар тийм. Тэгтээ тэдний 80 ч оо манай 80-тай харьцуулахын аргагүй өөр 80 л та тий. Яа. Я би бол тэгж бод. Тэр 80 бол арай өөр 80. Тэр нэг TikTok дээр нэг залуу нэг дууг юу хит болгоцсон шүү дээ тий. Яг нэг cranberry juice үлээ юу ууж хагаад нэг Mexican guy. Oh yeah. Тэр дууч юу байлаа? Fleetwood Mac. Yeah, Fleetwood Mac. Юу лээ? Thunder when it's raining. Lovers only love you when they're playing. Keep going. Dreams ха. Ямар нэртэй? Dreams. Супер. Би жоохон бахтай яаж тоглох туртайсан гэж. Үеэлтэйгээ сая. Чи ямар ч хамаагүй дуу тавь тэрийг чинь би таа игээд. Тэгж тоглох. Гэтэ яг жоохон шудраг ус байсан тэгээд миний iPod байсан болохоор. Шудраг ус цаашаа. Яа. Ти бүр ирээдүйд эможигоор ярьдаг болно гэж яриад л ш. Joe Rogan-ы нэг подкастн дээр. Oh really? Joe Rogan-ы. Тийм хүмүүс ингэ зүгээр цаашдаа нөгөө хилээр те одоо хай сайн уу би энд байна энэ төр биш. Зүгээр шууд зүгээр эможинууд л явна. Тэгээд тэр эможинуудыг хүн иргээ харчин. Тэнгуут нэг юм хил гэж байхаа болж молох ч юм уу та нэг тиймэрхүү. Амар ойлгомжгүй эможи энэ төр явуулаад те. Могооны эможи явуулаад. Юу гэж байгаа юм бол баяж. Могоо явуулсан чинь. За наа чи бүр тэр бомтон болсон юм байна. Яа, тэгэл юу байдэн штэ. Сүүл Netflix дээр нөгөө Bo Burnham Inside гэдэг Netflix special гарсан байхгүй. Тэгэл мань хүн тэр чи comedy special тэг sexting хийж байгаа байхгүй. За we're sexting ингээл тэгэл окей emoji эргэлж эхэлж чинь ингээл тэгэл нэг emoji явуулсан чинь энэ юу гэж байгаа юм бол гэх. Бүр гайхсан. Тэр яа. Нэр comedy хамгийн сүлд үзсэн хамгийн супер comedy чинь Тасын Нэл гэсэн comedy хийний comedy байсан бай. Бараг л Bo Burnham Inside хаа. Яа. Мэн бол амар авьяа ста. Өөрө comedian. Тэгэхээр comedy joke-д бол онгонууд бол өөрөө бичдэг. Тэгээд саяны Inside гэдэг нь бол гав ганцаарх нээсэн. Quarantine-ээр хийсэн. Гэртээ ганцаараа хийсэн. Дуунуудаа өөрөө зохиодог. Дуунуудаа өөрөө дуулдаг. Өөрөө тоглолдог, бичдэг, найруулдаг. Тэгээд гэрэл мэрлээ ч гэсэн өөрөө ингээд харуулсан байгаа юм чинь. Ганцаараа л quarantine байгаа юм чинь. Тэгэл зохиолыг биччихэл, дуунуудаа зохиогоол тэгэл камерынхаа үнцэг бүгдийг ингэж тааруулаад тэгэл нэг бүх юм гав ганцаарх нээсэн. Амар мундаг. Тэгэл дуунуудынх нь хооронд бас ингээд юм угаа хийж байгаа. Одоо нэг камера ингээд байршуулж байгаа зурмургаа оруулсан. Тэгээд бас гэтээ бас хүүрэн л дээ.
ингээ уудах тусам мань жоохон галзуурж эхэлж байгаа байхгүй. Ус мөс нуургаад сахал махтал нуургаад би бол 6 сар л энийг нэг хийхэд нэг 3 сар л болох гэж бодсон. Гэтэ одоо 6 сар болчлаа. гэж өөжиглэж өглөө заяа. Амар гоё тэрийг үзээрэй. Окей. За би энэ доор линкийг үлдээ. Та бас үзэж инеэгээрэй. Би тэгээд Magnolia-ны ихсэн цэгийг би та бүхэнд одоо яг үзүүлэх гэж байна. За яг саяны дуу орц хэсэг болоод шууд катлагдах байх л та тий. Би сайн мэдэхгүй нэг копирайт ишүүгээр зарим нэг газар шууд сонсогдохгүй болох байх. Гэхдээ би залруулга болгоо хэлчих. NSYNC is gonna be May. May. Gonna be May. Яа, энэ альбомыг аваад энэ дууг сонсоод урлаг туртаа болоод тэгэл NSYNC. Yeah. Нөгөө. Yes. За цаг зав гаргасанд маш их баярлаа. За намайг урьж оролцуулсанд баярлалаа. Үргэлж ярилцахад гоё байдаг. Тэгээд энэ миний олон удаагийн ярилцлагын эхнийх нь байх болтугай. Тэгээ олон удаа олон зүйлийн талаар ярмаар байна. Тэгээ дараагийн удаа би бол шууд улс төрийн тухай, Америкийн улс төрийн тухай чамтай ярилцахыг хүсэж байгаа. За. Оо би нэр нэг зочин санал болгочих уу? Аха. Танаа охин чинь бол суперстар юм байл шүү дээ, тий. Yes. Охинтойгоо ярилцлага хийх юм ба. Би нэрээ охинтойгоо ярилцлага нэг удаа хийцэн юм аа. Хийцэн байгаа. Зүгээр л юм юун дээр төхөөрөмжн дээр бичсэн. Тэгээд одоо манай охин ер нь бол намайг юу өөрийг нь янз бүрийн сторинд оруулахгүй байхыг хүссэн. Өөрөө юу? Тийм. Яагаад гэсэн чинь үүдөө хоёр шүд нь унцсан байхгүй. Тэгсэн чинь өөрөө нэг өдөр би яг энэ хоёр шүдээ ингэж унгаачаад олон түмэнд ингэж харагдмааргүй байна. Тийм юм ярьс. Би бүр нэрээ юу гэсэн чинь. Харин нэрээ юу гэд надаас тэгж сууд. Тэгээ за окей. Төрөлхийн нэг юм гэж хэлсэн шүү дээ. Төр ярьж байсан. Одоо танаа охин бол яг л төрөлхийн юмтай л баг. Төрөлхийн нэг авьяастай төрөлхийн нэг камерын урд бол чөлөөтэй өөрөөхөө байж чаддаг. Харин яг тийм шүү лээ. Scary. Би бол айдаг. Яа. Чи бүр намайг сая яг одоо энэ хугацаа чи миний охинтойгоо байж авсан хугацаас ихгүй. Тэгээ чи надад бүр ингэ сануулаад намайг гэлэглээ. За. Дүлгөөндөө маш их баярлаа. За баярлалаа мандал. Дараа уулзлаа баяртай. Маш аз жаргал сайн бүгдийг нь хүсье. Окей. Үзэгчдээ өнөөдрийн дугаар та бүхэнд таалагдсан баг. Тэгээд бит хоёр хэсгийн хугацаанд ярилцсан ярилцлага та бүхэнд дийлэгчлээ. Тэгээд гол эндээс авах зүйл нь юу байхыг би мэдэхгүй байна. Гэхдээ бит хоёр өөртөө бол айгуу дуртай байсан шүү. Тань жаргалыг хүсье. За та бичлэгийн төгсгөлд ирсэн байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд хэрэг болсон гэж найдаж байгаа шүү. Мэдээж амьдралын маягтай холбоотой өөрчлөлтийг иймэрхүү төрлийн мэдээллийг авмагцаа шууд өөрчлөн гэдэг бол худлаа. Танаас хүчин чармаалт, тууштай байдал шаардах болно. За, тууштай байдал гэснээс бидний бэлтэж байгаа мэдээллийг цаашдаа үргэлж авахыг хүсэж байгаа бол манай YouTube хуудсанд заавал subscribe дараарай. Хажуу талд нь байгаа хонхыг дарчих юм бол орж байгаа мэдээлэл цаг тухайд нь танд notification хэлбэрээр очих болно. Тэгээд хизээ орон төдий та мэдээлэл авах боломжтой. Энэ нь танаас ямар нэгэн үн төлбөр авахгүйгээр нэгдхийг урьж байгаа зүйл шүү. Бидэнтэй олон хүн нэгдэх тусам бидний мэдээлэл улам мариун ихээр бэлтгэгдэж та бүхэнд хүрэх ёстой юм байна. За тэгээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг комент хэлбэрээр доор үлдээж болно. Үгүй болвол Instagram болон Facebook хуудасаар дамжуулаад бидэнтэй холбогдож болно шүү. За ямар тааш би танаас амжилтлан гуйж юм. Бидэнтэй нэгдээрээ subscribe дараарай. Тэгээд хонхын даршаарай. За ингээд бидэнтэй хамт байдаг үргэлж баярлалаа шүү. Дараагийн дугаар хүртэл баяртай хайртай шүү.